надад одоо энэ пэйжээр дамжуулаад маш олон мессеж комментууд ирдэг л дээ. Тэгсэн чинь энэ 100 бол надад өөрийн гэсэн дуугүй гэдэг мессеж айгүй хэрсэн. Тэрэн дээр би маш их гайхсан байхгүй юу. Хэмбэ гэсэн чи цэцэнаа гэд заавал нөгөө чихэр авах хэрэгтэй гэсэн бодолтой эднийг л хаалгаа нэг хэрэгтэй дотроо хүнтэй байна да гэж бодоод байсан. Олон жилийн эм орлыг давж ийм өстэй байна. Би одоо ингээд эмээ багын эм ярихаар ингээд уйлчихэд идэх одоо. Хүмүүс одоо гайхах хэрэгтэй энэ одоо ингээд дандаа уйлж ах юм. Тэгтийг санд юм шиг байна. Яг эмээгийн хүүхдүүд яг ойлгох гэж боддог шүү дээ. За сайн байцгаана уу, та бүхэндээ сар шинийн мэнд хүргэе. Намайг Бацаахны Бац Цэцэглэн гэдэг уртын дуучин, ардын дуучин ийм уран бүтээч хүн байна. Аав маань охиндоо Цэцэглэн гэдэг нэр өгнө гэсэн. Тэгсэн чинь ээжийн маань аав Сүхбаатар гэж одоо Сүх Жанжин гэл жанжны хүүхдүүд гээд манайхыг тэгдэг. Тэгээд өвөө маань аавынх нь Батын оруулахгүй яах вэ? Бац Цэцэглэн гэдэг нэр өгнө гэд. Тэгээ Бац Цэцэглэн гэдэг нэртэй болж исэн. Тэгээд багтаа их царай муутай хүүхдээсэн гэж ярьдаг. Өвөө маань ямар сайн да. Миний охин ийм ч царай муутай биш лээсэн юмсан. Муухай сумья шиг ямар хүүхдүүдтэй гэж намайг тэгж хэлж исэн гэсэн. Тэгээд яхаа тухайн үед хөөрхөн байсан болоод хөөрдөд тэгсэн юм уу? Үнэхээр царай муутай байсан юм уу? Мэдхгүй. Тэгээд ямар ч гэсэн их бор жижигхэн тургай тийм л хүүхдээсэн. 1-2 дугаар анги Улаанбаатар ах сумандаа суугаад тэгээд сайн шин сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд 11 жил гэж манай анги төгсөж исэн. 11 жилээ дүргээд тэгээд соёл урлагийн сургуульд 2008 онд элсэн ороод Монгол Улсын гавь жижигчин Батал дагшийн удирдлаганд уртын дуучин аймаг мэргэжлийг одоо эзэмшээд уран бүтээл хийгээд явж байна. Би айлын баг, 4 охинтой айлын хамгийн баг. За миний багнаас бол яг хөдөө сайхан тэр говьд өнгөрсөн. Тэр говийн халуунааранд одоо цангаж үзлээ. За тэр өвлийн одоо талын жавар гэдэг бол маш хацар хэсгэн байдаг. Тэр жаварт хонь маланд хавн малтайгаа уруудаж үзлээ. Тэр их аянган одоо цахилгаан бороонд бас хонь уурга одоо хашаад зогсож үзлээ. Хурдан морь одоо хотны морины нуруунд дээр яг эрэгтэй өгч өгсөн юм байна одоо бодоход. Тэгээд тэгтээ би бол маш их эмээгийн бас одоо амны хүүхэд гэж ярьдаг тий. Эмээгийн бол амны хүүхэд ямар сайн да цагаан сараар настай хүмүүст мөнгө их өгж залгадаг штэ. Тэгэл эмээ маань араа болохоор л хажууд начаал хөл гарын барайл ингээл сон. Тэгэхээр нөгөөдөлөөсөө нуугаал над руу явраал яасан юм бэ гэхээр мөнгө авах юм уу гэлдэг. Тийм л амны тийм л охин. Тэгээд миний одоо хань Гончигдоржийн Наранбат гэж Монгол улсын хошоо мэргэн харваач хүн байдаг. Шаган харваач. Энэ жилийн улсын их баяр наадамд бас төрүүлсэн багаараа гоорд багаараа төрүүлсэн. Тэгэхээр манай гэр бүл бас тэр чигээрээ бас өв соёлыг бас тээж авч байгаа ийм гэрэл байдаг. Эмээ маань анх за би ийм хүнтэй уулзж байгаа гэдэг эмээдээ ерөө хамгийн анх эмээдээ хэлж ирсэн байлээ. Тэгээд зургийг харуулсан юм. Тэгсэн чинь өндөр сайхан цагаан залуу гэж очиж гэнэ үү гэл намайг залгадаг. Тэгэхээр үгүй чи одоо очиадах гэл намайг. Тэгэл ер нь эмээд маань маш их таалагдчихсэн. Тэгэл ер нь хүний аав ээж нэг яг хардаг гэж боддог. Тэгэл за би юу нэг хүнтэй суух юм байна гэл. Тэгэл одоо суусан яг намайг эмээгийн маань өрөөс одоо хааныхаа өвөрт ингээл ирж исэн. Тэгээ яг тэр эмээтэйгээ хамт байдаг тэр одоо эрх зан, эрх тэр танхил. За одоо би ч юм одоо өөрийнхөө гэх юм уу те тиймэрхүү зан ааштай чи зан аашиг минь бас ингэж хамтдаа эрхлүүлж авч явж байгаа. Эмээгийн маань захаасыг биелүүлж авч байгаа. Тийм сайхан байдаг. Тэгээд эмээ маань манай хүнд тэгжсэн гэсэн. За миний охин дуулах юм шүү гэж хэлжсэн гэсэн. Тэгээд битэрч манай хүн чинь ер нь бол морин хурцхгүй юу. Тэгээд анх соёл урлагийн сургуулийн ангид танилцчихлаа.
Тэгэл эмээтэйгээ уулзаад манай эмээ өнгөрөхөөс өмнө яг миний охин дуулахын шүү гэж хэлжсэн. Тэгэл янз бүрийн болохоор тэгдээ эмээл чамайг дуулахын шүү гэсэн болохоор л дуулж байгаа болохоос гэж тэгж намайг айлгадаг. Тэгэл одоо тэр сайхан одоо буурлуудын буйнаар одоо хүүхдүүд маш сайхан явж байна. Би одоо ингээд эмээг багын эмээ ярихаар ингээд уйлчихэд идэх одоо хүмүүс одоо гайхах хэрэгтэй. Энэ одоо ингээд дандаа уйлж байгаа юм. Тэгтийг санд юм шиг байгаа юм. Эмээтэйгээ хамтдаа одоо говьдоо одоо маллаад хураг шигэ хариулаад явж байхдаа ер нь эмээ маань байн хажууд зөвийг хийхин тухайд ер нь их зааж өгдөг байсан. Тэгээд хүн ер нь сайхан дуулдаг байх хэрэгтэй. Хүн чинь бас нэг наргаанч авах хэрэгтэй байхгүй юу гэл найранд ингээ сайхан дуулдаг байх хэрэгтэй гэл манай эмээ чи өөрөө тийм их сайхан наргаанч хүмүүстэй сайхан тоглодог аашцсан сайтай тийм нутагтаа бас алдартай Нансал мэм гэдэг юм хөгшин байсан. Ер нь их цэвэрлэгээ хийх нь их гоё ээжээ. Би ч өөрөө 3 ихчтэй. Тэгэл ээж эмээ гэл цагаан сарын өмнө манайх ерөөсөө л жижиг дунд үйлдвэрлэгч болдог. Гэрээр дөөрн нутгийнхан тэрэндээ ч энэндээ ч гээл дээл хоцоо явуулдаг. Хүмүүс их орж гарна. Ээж эмээд хүмүүс дээл их авчирч хийлгүүн. За манайхан ч өөрсдөө олуулаа учраас за энэ жил хэмман дээлгүй байгаа лээ. Хэндээ шин дээл хийж өгөө. Надад бол ерөн гулгасан дээлүүд их ирнэ. Тий, тэгээд ээж эмээ гэхээ хийж байгаагаас хуваалцаж бас туслаж хийн. Тэгээд их цэвэрлэгээ буюу одоо хороо хот байдаг ч вэ нү. За төлж түлээ. Тэгэл гэр орны цэвэрлэгээ, тэгэл бууз бан шихих аавын илүү гэртээ нөгөө ууц чанах, өвчүү чанах тэр үнэр нь их гоё байсан. Тэр өвчүүний үнэр одоо яг орж ирж байна. За багтаа сумын төвийн хүүхдүүд чинь айл болгоны хаалга тогшиж бэлэг авдаг. Манай суунд битүүний ороо бас явж бэлэг авдаг гэсэн. Тэгээд нэг айл ерөөсө хаалгаа нээдгүй. Битүүд чинь бүгдээрээ л угаалга цэвэрлэгээ хийж байгаа шүү дээ. Тэгээд нэг айл хаалгаа нээхгүй байсан ч арай. Би бүр яг авах ёстой гэсэн бодолтой явж байгаа юм шиг байгаа. Тэгэл хаалгаа ингээд зөндөө тогшоод угаасаа усан дарж байсан юм шиг байгаа. Тэгээд хэмбэ гэсэн чи цээцэнаа гэд заавал нөгөө чихэр авах хэрэгтэй гэсэн бодолтой эднийг л хаалгаа нээх хэрэгтэй. Дотроо хүнтэй байна да гэж бодоод байсан. Тэгээд тэр бол одоо намайг одоо нэлийн том болтол одоо сум даяараа ярьдаг. Манай ээжээстэй заавал авна гэдэг хүн шүү дээ гэл намайг тэгж их шаалдаг гэсэн. Битүүн болохоор л цээцэнаа гэж яваач чи гэл намайг тэгэл том болсон хойно ч гэсэн оюутан болсон хойно ч гэсэн айгүйх орж ирж намайг явуулдаг гэсэн. Багада харж өссөн зүйл гэдэг бол асан туршид нь хамт явж яддаг зүйл юм байна. Тэгэхээр хөсөөгүй зүгээр л миний ахуйн амьдралд байсан намайг юухэн ч гэсэн хийгээд сурчи. Хүн ер нь манай эмээ их ухаантай хүн байсан байгаа. Хүн яаж ч амьдарч болно тэгтээ юухэн ч гэсэн хийгээд сур чамд л хэрэгтэй. Би наатгаж аваад явахгүй гэж одоо аашилдаг хүн байсан. Тэгээд одоо ингээ бодох нэрээ хүн ойчих юм чинь би ойж яах юм гээд орхичул бас орхихол байсан тий. Бараг өсчин байсан ч гэсэн тий. Өсч орчих юм чинь бараг өсөө угаахгүй байсан чи яах вэ гэдэг ч юм уу. Ер нь ингэж юм аливаа зүйлийг өөрөө хийж чадчихээн гэдэг нь хамгийн наад зах нь хүний хийсэн хөдөлмөрийг хүн үнэлж сурна. Энийг ярилцлаганда олон жилийн эм орлыг давж ийм өстэй байна гэж хэлсэн. Тэгээд тэр бас хүмүүст нэрэл хавар болохоор хүүхнүүд тэгдэг байхгүй юу? Өстой гоё олмоор байна гэж очиод үсээ тариулчдээ. Үсээ тариулахаар гоё болдог гэж хэн хэлсэн бол гэж би бодоод байдаг байхгүй юу? Хүн чинь тэр чин бас нэг юм өөрийнхөө удирдан чиглүүлэхтэр бас энэ айгүй чухал үүрэгтэй гэж боддог. Би одоо тэгмээр нэг өдөр ингээл цогоор харж байгаа л би ерөөсөө гоё олмоор байна гэл тэнгутлаа гарч үсээ тариад ирнэ гэдэг чи ерөнхийдөө сэтгэл санааныхаа байдлыг би бол юу гэдэг барьж яаж чадахгүй байна гэж би бас ойлгох гээд байгаа байхгүй. Тэгэхээр хүн төлөв төвшин байх энэ зан характер ч гэсэн энэ өс гизэг бас нөлөөлдөг гэж бас ойлгодог. Зөв аргахыг хөдөлмөрийнхөө багшаас сурч ирсэн. Тэгээд хамгийн анхныхаа
зөө ороосны тайланг дуу хөгжмийнхөө багшид бүр зарж илаа. Тэгэхээр ер нь миний энэ урлагийн бизнес ер нь их багасаа эхэлж исэн юм байна. Эргээд ингэ бодоход. Тэгээд нэг зүйлийг хийхдээ яавал зөв болох вэ гэж айгу бодд юм шиг байна. Тэгээд хамгийн анхныхаа дайланг хүртэл зарчин гэдэг чинь хамгийн анхных нь хүртэл дайжгүй л болсон байсан байгаа даа. 5,000 төгрөгөөр зарж илүү яалаа. Тэгээд тухайн үед манай дуу хөгжмийн багш маань авч ижлээ гэж боддتي. Наадмын амралтын хоногуд урт байгаасаа гэж боддог. Цагаан сарын амралтын хоногуд урт байгаасаа гэж боддог. Аав ээжүүд маань хүүхдүүдэд аваад нутгаа зориосоо гэж боддог. Нутгаа зориод явж байхдаа нэг дуу сонсуулаад үзээрэй те. Ардын сайхан дуу сонсуулаад үзээрэй. Тэднэрт тэр үед таалагдах байх гэж бодож байна. Яг энэ амралтын өдрүүдээр та нутаг орондоо очиод ингэж цагаан саралтын ингэж баярлдгийн одоо морь адгуустай ингэж харьцдаг ингээд ядаж нэг морины нуран дээр нэг хүүхдээ гаргах боломжтой болох байх. Ээж аавдаа очиод нэг золгуулах хамаатан садантайгаа нэг уулзуулах боломж олгох байх. Цагаан сараар нэг хүүхдээ нэг дээл аваад өг эсвэл та өөрөө оёод өг. Тэгээ заавал тэр гой сайхан байх нь чухал биш. Ээж маань оёо сууж исэн л тэр хүүхдэд чухал. Тэгэхээр хүүхдээ нэг дээл өмсүүлчих. Тэгэхээр тэр бол хүүхдэд маш юм том нөгөө бага насныхын дурсамжинд хамгийн том аз жаргалыг үлдээсэн дурсамж байх байхаа гэж бодож байна. Яг ингээд уран бүтээлч хүн яг гэртээ ингээд удаан суугаад ирэхээр заавал юм хийх хэрэгтэй юм шиг ер нь ингээд зүгээр сууж чаддгүй. Тэгэл заавал юм хийх хэрэгтэй юм шиг санагдал юу хийх үгээ бодож ил нилээ ингээд би яг ардын дууны ном уншаад тэгээд ойлгосныгоо дандаа тэмдэглэдэг байхгүй юу. Тэгээд тэр манай нөхөр ямар сандаа наваа хуулан бичиг хийж байгаа юм шиг гэж халаад байдаг. Тэгээд тэмдэглэж ийсэн аа. Нэрээ би ерөөсөө энүүгээр ярих хэвээр маань хүмүүс юу нь бас мэдэх нь зөв юм байна гэж ойлгосон. Тэгээд тэр тэмдэглэж ийсэн одоо тэмдэглэлүүдээ эргээ харахад яг ингээд ном болж болохоор болсон байсан. Тэгээд энэ жил бас намаа ол гэдэг нь авсан. Тэгэхээр хүн бүхэн өөрсдийнхөө аяа аялгауны яагаад чухал юм бэ ардын дуу, яагаад уртын дуу чухал юм бэ гэдгийг бас ойлгодог байгаасаа гэж боддог. За Монгол ардын уртын дуу болон ардын дууны аялгауны онцлог бол за 5 их шигт хөвгөн дээр дуурдаг, дуулагддаг, аялгуулагддаг. За Европын хөгжим буюу бусад орны хөгжим дийлэнх нь 7 их шигт дээр явагддаг. За тэгэхээр ерөөсөө манайх товчлцсан байгаад дэлхийг дахин 7 байлаа гэхэд монголчуудын 5 байна тийм ээ. Тэгэхээр ерөөсөө энэ болохоор бас нөгөө нүүдэлчин сэтгхүүтэй бас холбоотой юм байна. Юмыг маш эмх замбраатай байлгаад тэгээд тэрийгэ тархиндаа хийж авч явдаг. Тэгээд эдгээр ардын дуулдаг. Би нэг дуу зохиочлоо гэд одоо нэр усаа тавиад одоо ном зохиол болгоод үлдээждэггүй. Нэг дуу зохиоход хүүхдүүдэд зааж өгдөг. Нөгөө хүүхд нь наадам дээр дуулахад нөгөө нутгийн нэгэн дуу сонсоод сурчдаг. Тэгээ ийм маягаар ерөөсөө эрдэм мэдлэгээ тархиндаа авч үлддэг хүүхдүүдтэй одоо гэр сургалтаар ингээд зааж өгдөг. Ийм л ард түмэн байсан болоод бидний өнөөдрийн ардын дуухаар ийм баялаг бөгөөд маш их он цагийг туулж, маш олон зүйлийг үзэж, одоо хяхагч, боогдож, за тэгээд дахин сэргийж гэдэг маш олон өөрийн уналт болцтойг бас үзэж ирсэн байна. Уран бүтээлч хүмүүс соён гэгэрүүлэх ёстой гээл. За яг яаж соён гэгэрүүлээд байгаа юм бэ гэж зарим хүмүүс ингээд бодож иж болно. Одоо бодоход ээж аавынхаа тухай, нутаг усныхаа тухай дуу их сонсдог байж. Ээж аваа ингэж хайрлаарай, нутгаа ингэж хайрлаарай, нутгаа би ингэж сандлаа, ээж аавынхаа би ингэж сандлаа гэл те. Эдгээр зүйлс нь баг байхад яг хүмүүс ингэж дуулаад ахын нэрэл нутгаа ингэж сандсан бах та, ээж аавгаа ингэж боддсон бах та, нэр ээж аав маань ийм буянтай хүмүүс юм бах та, надад ийм ачлалтай хүмүүс юм бах та гэдэг ухтгууныг багаас тэгээд зааж өгдөг байсан. Тэрүүгээр дамжуул, дуу хураар дамжуулаад одоо тэр хүүхдийн тархинд тэгж нөлөөлж шít. Тэгэхээр одоо хийж байгаа бас уран бүтээлчдийг хаяа надад айгүй хэцүү санагдаад идэг. Яаж хүүхдүүдэд яаж нөлөөлж байгаа бол гэж боддог магадгүй. Энэ дээр бол миний яг бас эмзэглэж бодож явдаг зүйл. За уран бүтээлч Бац Цэцгэлэнгийн хувьд яадаг вэ гэхлээр
ардын дуу хуур гэдэг бол бидний юм, миний юм. Гэтэл хүмүүс өөрийн гэсэн одоо надад одоо энэ пэйжээр дамжуулаад маш олон мессеж комментууд ирдэг л дээ. Тэгсэн чинь энэ 100 бол надад өөрийн гэсэн дуугүй гэдэг мессеж айгүй хэрсэн. Тэрэн дээр би маш их гайхсан байхгүй юу. Дандаа дууг коверлж дуулдаг гэж. Ардын дуу хуурыг тэр хүн өөрийн гэж ерөөсө бодохгүй байгаа байхгүй юу. Би бол энийг бол хамгийн түрүүнд энэ бол миний юм гэж бодож байгаа. Тэгвэл одоо тэгэж хэлж байгаа хүмүүс оперын дуучдыг тэгвэл ковер дуучд гэж хэлэхгүй. Оперын дуучид оперын одоо тэр дуур айрын армаас бол тухайн хөгжмийн зохиолч тухайн өөрийн орныхоо ардын дуу хуураас сэдвлэж ер нь тэр дуур тэр айрын армаасуудыг зохиосон байдаг ихэвчлэн. Ер нь энэ хөгжмийн зохиомжийн одоо школд сургалтанд тийм байдаг. Тэгэхээр бусдын ардын дууг дуулж байгаа дуучид мэрэгжлийн бөгөөд одоо мундаг байгаад өөрийнхөө ардын дуу дуулж байгаа хүмүүс муухай байх уу тий. Одоо яг үнэндээ өөрийнхөө юмыг тэр хүмүүс одоо өөрийн гэж боддгоо юм байна да. Яагаад тэгдэм ал доо гэж тэр бодлол надад их байдаг. Тийм учраас би үзэгдэх тал дээрээ ч гэсэн, оюун ухааны тал дээр ч гэсэн, чихэнд сонсогдохын тал дээрээ ч гэсэн өөрийнхөө юмнуудыг дахин сэргээж хүмүүст харуулах нь Бацэцэглэн гэдэг уран бүтээлчийн туйлын зорилго юм аа гэж боддог. Магадгүй намайг одоо ийм өөйн дээлэх гоё юм байна шүү дээ. Энэ өнгийн өнгөтэйх гоё цогт юм байна. Дээлгүүр ингээд өмсөл гоё юм байна. Ингээд бүслэл гоё юм байна гэж санаа авдаг хүмүүс маш олон байдаг. Тэнцэл миний хэрэгжиж байгаа. Тэнцэл миний Бацэцэглэн гэдэг уран бүтээлчийн уран бүтээл тэнцээ биелэлээ олж яана л гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр хүн бүхний одоо сонсох одоо сектор буюу сонсох одоо хүрээнийхээ өөр байж магадгүй л дээ. Үзэгч та бүхэндээ эрж буй гал морин жилийн халуун мэндийг хүргэе. Буян хишиг хариунтай эвитэй сайхан жил байх болтугай. Тэгээд илгээрийн хамгалан төрлөөрөө төвшин амгалан дээл бүсэн гоёлтой дээрээ малгай хиймэртэй дэрэгдээ ханийн жаргалтай дэгдэн гүйх өрсийн инээдтэй аз жаргалтай сайн сайхан байх болтугай. Та бүхэндээ сар шинийн баярын мэнд хүргэе.